За тэгэхээр би энэ шүтэн одоо торгон зургийн үзэгсэнд ирлээ. Манай урлагийн гавьяа зүтгэлтэн ухаан заяа багшийн маань одоо 2 дахь үзэгсэл юм байна. Энэ бол энэ их сайхан юм байна. Монголын одоо хүннүүгүй юус одоо уламжилж ирж байгаад нэг хэсэг тасарцсан гэж байна. Тасархан тасарсаад ирж. Ягаа нэг бурхан шүтэн нэг ч одоо нэг бас хоройд бариад ингээ юуасан тасарцсан байсан. Энэ бол Монголын их агуу өв уламжлал. Энэ одоо шүтэнийг ингэж торгоор хийж энэ маш их нарийн ажил юм бэлээ. Торго, совд, алт одоо тэгвэл алтан утас ороод энэ нэг зургийг бол баг 3 жил хийдэг гэж шүү дээ. Тэгэхээр ийм 16 зураг буюу энэ одоо их шүтэнийг хийнэ гэдэг бол ямар их цаг хугацаа, ямар их одоо урд дүү шаардсан нь бол тодорхой. Тэгэхээр зэрэг манай ухаан заяа багш бол би бодохдоо дотор их хүндж явдаг, маш их эрдэмтэй, ном их уншдаг. Ер нь хар багасаа сая ингэ сонсож явахад бол 6 настайгаас эхлээд зураг зурж эхэлсэн гэх. Тэр мөн агууя. Ёстой. Үнэхээр агуу. Тэгэхээр зэрэг ер нь их хөдөлмөрч хүн. Өөрөө одоо байгаль дэлхийгээс өгөгдсөн тэр өгөгдлийг тордож, тойглож, улам одоо цааш нь эрчимжүүлж, ингэж уран бүтээл хийж, дээрээс нь бурхан уралдаг. Бурхан гэдэг чинь одоо бидний дотор сэтгэлд байдаг хамгийн дээд шүтээ юм шүү дээ. Тэрийг одоо ингээд Монголын ард түмэнд таниулж, энэ ингээд соён гэгэрүүлж, ухааруулж, ингэж зураг одоо тэгээд мөн одоо ном зохиолоор ингэж ухааруулна гэдэг бол хэрвэргийн одоо хүн нэг тэгээд байгаад байх, хийгээд байхааргүй эдгэж бодож байна. Ингэхээр би ухаан заяа багш шиг маш их хөдөлмөрч. Ерөөсөө л хөдөлмөр. Цаг наргүй одоо ажиллаж байна. Тэр лекцүү, тэр их ном судалж байна. Ном судалснаа орчуулах хийгээд Монголын ард түмэнд ухааруулах, гэгэрүүлэх, ном гаргана гэдэг чинь бас тийм ч нэг хүн болгон хийгээд байхаар ийдвш. Тэгэхээр зэрэг энэ хүнд бол одоо бас цаашдаа ч хийх их урам зориг одоо ухаан хөдөлмөрлөх тийм юм одоо их байна. Тэгэхээр зэрэг би одоо энэ хүнийг одоо шүтэж одоо энэ хүнийхээ одоо ном зохиолыг уншиж энэ одоо сайхан одоо бурхтуудын авшигласан дүр зургийг харж гэгэрч ингэж л явдаг юм да. Тэгээд энд ирж энэ өнөөдөр энэ үзэсгэлэн үзэж байгаа энэ нийтийн улсууд бол их буян заяатай ийм улсууд байх юм аа. Яагаад гэвэл бид нар дотроо дандаа нэг бурханыг одоо залбир шүтэж явдаг болохоор би энийг бол их шүтэж үзэж байгаа. Тэгээд ч одоо Монголын ард түмэн ийм сайхан одоо тасраад одоо бас алга болчих шахуу байсан ийм зэгт наамал гэдэг одоо энэ торгоор хийдэг ийм урлал нь дахин сэргэж байгаад нь бүр их баяртай байгаа. За тэгээд та бүхний ажилд амжилт хүсье. Ингээд энэ сайхан юмыг дэлгэрүүлж ингээд сурталчилж байгаа та бүхэнд ч гэсэн бас авшиг нь хүртэнэ байхаа гэж бодож байна. За баярлалаа минь. Зүүнд түүчээлэх зөөний мэдээс сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зөөний мэдээс сонин.